Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За өнөөдрийн бидний хичээл бол дэлгэцэнд харагдаж байгаа энэ бичгийг уншиж байна уу хүүхдүүд ээ. Тэгэхээр бүгдээрээ энэ тгийн онцлогийг мэдэж уншицгаана. За татлаган хурдан бичих нь хувь хүмүүрийн онцлогтой байдаг. За хүн болгоны нөгөө бичгийн хэв өөр гэдэгтэй адилхан. За ерөнхий адил тал нь одоо шүд ацаг хийлгүй одоо татлан бичих адил юм аа. За татлан бичихтэй одоо дараах үе шидтэй бичдэг. За хурдан бичих жишээг цэвэр бичгийн ёсоор ацаг шүдтэй хурдан бичнэ. За эхлээд энэ дэлгэцэнд харж байгаа үгнүүдийг хараарай. За дараа нь ацаг шүд гүйлгэн таталж бичих. За ацаг шүдийг нь орхиод гэсэн үг шүү дээ, тий. За хурааж гүйлгэн татлан бичих 3 дугаар үе гэж зэрэгцүүлэн бичих дасгал хийх нь чухал байдаг. Татлан бичгийн эхний үед ингэж зэрэгцүүлэн бичих дасгал хийх нь одоо ялгааг нь таньж мэдэх үгийн урт богины баримжаатай болдог байна. За үсэг бүхэн нуруутай тул одоо үгийн урт богиныг үсгийн тоогоор одоо баримжаа болгон нурууны урт богиныг одоо тохируулж зурдаг байна. Тэгэхээр ацаг шүдтэй шүдгүү бичиж дадлаг хийж үзээрэй хүүхдүүдээ. За дэлгэцэнд харагдж байгаа жишээнүүдээ дандаа бичлэгээ зогсоогоод өөрөө туршиж бичиж үзвэл илүү сайн суралцсан шүү хүүхдүүдээ. За гүйлгэн татлаган бичгтээ ацаг шүдгүү бичдэг учраас үг богиносох хандлагатай тул ерөнхийдөө үгийн хэмжээг нүдэн баримжаагаар маш сайн мэдэрдэг байвал зохино. Аливаа үг нь үсэг ацаг шүднийхээ тоогоор урт богино байдаг. За жишээ нь энэ үгийг хараарай. За хэдэн шүдтэй байна вэ? Цагаан гэдэг үг байна те. Гэдэг үг одоо 4 шүдтэй 12 мм одоо зай эзэлсэн бол за энэ үгийг хараарай. Цагаахан гэж байгаа. 7 шүдтэй 16 мм-ийн зай эзлэх жишээтэй. Иймэрхүү харьцаагаар үгийн нөгөө урт богиныг тохируулна. За тэр одоо зай хэмжээгээр бид нөгөө хураасан шүдээ одоо мэдэрч уншина гэсэн үг шүү дээ. За талхан дэг тэгвэл хэрхэн үүсвэ? Түргэн зур ихээхэн зүйлийг бичиж тэмдэглэж авах хэрэгцээнээс үүдэн одоо татлан бичих хэв маяг бий болсон. Өөрөөр хэлбэл татлан бичих нь хурдан бичих зүй тогтлоос үүсэлтэй одоо тогтолцооны бичих гэж үзэж болно. Татлан бичих нь хувь хүмүүрийн онцлогтой холбоотой. Татлан бичгэд монгол бичгийн хамгийн их давтамжтай мах бод болох одоо шүдийг хэмнэн дан нуруугаар орлуулдаг. За мөн аль болох гар салгалгүй бичдэг хугацаа ихээхэн хэмнэдэг. За үүнд дээ үсгээс бус тохиолдол бүгд нөгөө нар зүү хэрэгсэн ч эхэлтэй байдаг. Татлан бичгийг яаруухан одоо тэмдэглэх зэрэгт гэхээс бус одоо тодорхой албан бичигт бол хэрэглэхгүй. Тэгэхээр энэ нь нөгөө тогтсон тэг бус одоо хувь хүний онцлогоос шалтгаалдаг хувийн шинжтэй одоо тэг байх нэ. За та бүхэндээ зарим үсгийн зурлагаас харуулж байна. Та бүхэн дэвтэртээ дуурайан бичээрэй. За мөн дэлгэцэнд харагдж байгаа энэ одоо хусан үзгийн тэг болоод татлахын тэг. За мөн татлахын тэгээр бичсэн бүс гэсэн үгийг уншиж одоо дадлага хийгээрэй. За илүү ихийг уншихыг хүсвэл та бүхэн хүмүүн бичих санааны татлахын бичгийн булан болон одоо интернетээс дурын одоо татлахын тэгээр бичсэн их гэсэн одоо хайлт хийгээд уншиж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.